За сайн байцгаана уу. Би Баянгол дүүргийн Номт Наран сургуулийн химийн багш нар мандах байна. За өнөөдрийн хичээлээрээ эсэлтэн ангиж хурлын тэгштгэлийн тухай үзнэ. За энэ дотроо эсэлтэн ангижрах хурлын тэгштгэл гэж юу вэ? Эсэлтэн ангижрах урвал гэж юу вэ? Мөн тэрэн дотор ямар аргаар тэнцвүүлдэг юм бэ гэдэг талаар үзнэ. За эсэлтэн ангижрах урвал гэдэг нь болохоор урвалд орж байгаа бодисуудын найрлагад байгаа элементийн атомуудын эсэлтлийн зэрэг нь өөрчлөгдөн явагддаг урвалыг эсэлтэн ангижрах урвал гэж нэрлэдэг. Тэгэхээр өөрөөр хэлбэл их бодисууд урвалд ороод бүтээгдэхүүн бодис болон үсэгтээ эсэлтлийн зэрэг нь өөрчлөгдөж явагддаг гэсэн үг байна. За тэгэхээр эсэлтлийн зэрэг гэж юу юм бэ гэхээр химийн нэгдэлт их элементүүдийн атомын цахилгаан цэнгийн хэмжигдэхүүнийг эсэлтлийн зэрэг гэж байна. Тэгэхээр дор харуулсан жишээн дээр тайлбарлая. Тэгэхээр калий холоор O3 гэсэн нэгдэл задраад калий холоор дээр нэмдэг нь O2 гэсэн нэгдэл болон задард юм байна. Тэгэхээр холоор нэмэх 3-аас холоор хасах 1 эсэлтлийн зэрэгтэй болон задарсан байгааг та бүхэн харж байна. Мөн хүчил дөрөвч хасах 2-оос тэг эсэлтлийн зэрэгтэй болон өөрчлөгдөн явагдсан байна урвал. За тэгэхээр эсэлтлийн зэргийг бол бичгтээ нэмэх хасах гэж бичиж болно. Нэмэх хасах цэнэгтэй мөн тэг эсэлтлийн зэрэгтэй байдаг. Ямар тохиолдолд тэг эсэлтлийн зэрэгтэй байд юм бэ гэхээр дангаараа оршиж байгаа элементүүд тэг эсэлтлийн зэрэгтэй байдаг. За эсэлтэн ангижрах урвалын тэгштэглийг тэнцвүүлэхдээ электрон балансын арга, ион электроны арга гэсэн хоёр аргаар тэнцвүүлдэг. За энэ аргууд нь болохоор ангижрах процессд явагдсан электроны тоо эсэлдэх процессд явагдсан процесс алдагдсан электроны тоотой тэнцүү гэсэн. Ер нь бол зарчимд үндэслэгддэг. За өнөөдөр болохоор би электрон балансын аргын тухай та бүхэндээ танилцуулъя. За тэгэхээр электрон балансын арга танилцуулахдаа доорх урвалыг та бүхэнд харуулъя. Тэгэхээр энэ урвал нь болохоор калий манган O4 дээр натрий 2 SO3-ыг нэмж өгч байгаа. Тэгэхээр эхлээд бол калий манган O4 дээр хөхрийн хүчил буюу H2 SO4-ыг нэмээд хүчлэлжүүлсэн байгааг та бүхэн анхаарах хэрэгтэй. За ингээд үүнээс ямар бүтээгдэхүүн их бодисоос ямар бүтээгдэхүүн үүсэх вэ гэдгийг та бүхэн анхаараарай. За урвал явагдаж байна. За урвалын дүнд бол натрий 2 SO4, манган SO4, калий 2 SO4, H2O гэсэн бүтээгдэхүүн бодис үүссэн байна. За бүтээгдэхүүн бодис үүсээд урвалын өнгө өөрчлөгдсөн байгааг та бүхэн анзаарч харж байгаа хаа. За энэ эсэлтэн ангижрах урвалыг электрон балансын аргаар хэрхэн тэнцвүүлэх вэ гэдгийг тайлбарлая. За электрон балансын аргаар тэнцвүүлэхдээ эхний ээлжинд бол урвал явагдаж байгаа тэр бүдүүвчийг нь бичээд эсэлтлийн зэргийг нь зааж өгдөг байгаа. Бичиж өгдөг байгаа. Тэгэхээр элемент болгон дээр өөрийн гэсэн эсэлтлийн зэргүүдийг бичсэн байгааг та бүхэн анзаарч байна. Тэгэхээр эндээс ямар элементүүдийн эсэлтлийн зэрэг өөрчлөгдөж явагдсан байгааг та бүхэн хараарай. Манган нэмэх 7-оос манган нэмэх 2. За хөхөр нэмэх 4-өөс хөхөр нэмэх 6 болон өөрчлөгдсөн байгааг харж байгаа хаа. За үүний дараагаар яах ёстой вэ гэхээр эсэлтлийн зэрэг нь өөрчлөгдөж байгаа ионуудыг авч байгаа өгч байгаа электроны тоог болон шилжилтийг харуулсан тэгштэглийг зохиодог. За үүнийхээ хажуугаар мөн адил эсэлдэх ангижрах процессыг мөн адил зааж өгнө. За тэгэхээр манган нэмэх 7 эсэлтлийн зэргээс манган нэмэх 2 эсэлтлийн зэрэг гэд шилжсэн байна тий. За хөхөр болохоор нэмэх 4 эсэлтлийн зэргээс хөхөр нэмэх 6 эсэлтлийн зэрэгтэй болсон байна. За тэгэхээр эхнийх нь бол ангижрах процесс явагдсан. За дараагийнх нь болохоор эсэлдэх процесс явагдсан байна. За үүний дараагаар тухайн тэнцвүүлэх электрон балансын аргаа тэнцвүүлэх шатанд орж байгаа. Тэгэхээр мөн эсэлдүүлэгч ангижруулагчийн өмнө тавих коэффициентуудаа тооцоолох хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр 5 электрон 2 электрон энд шилжсэн байгаа. Тэгвэл энэ 5 электрон 2 электроны зэрэг хуваажуулах хамгийн бага тоог олно. Тэгэхээр энэ хоёрыг хуваажуулах хамгийн бага тоо бол 10. За энэ 10 гэсэн тоогоо 5
5-даа хуваагаад 2, 10-ыгаа 2-доо хуваагаад 5 гэсэн тоонуудыг гаргаж ирж байгаа. За тэгэхээр эндээс манган нэмэх 7 бол эсэлдүүлэгчийн үүргийг, за S4 гэдэг бол ангижруулагчийн үүргийг гүйцэтгэсэн байгааг та бүхэн харж байна. За үүнийхэн дараа тухайн олсон коэффициент, за бидний хувьд бол 5, 2 гэсэн коэффициентуудаа тухайн эсэлдүүлэгч, ангижруулагчийн өмнө тавьж өгнө. За ингээд 2 гэдгийг одоо нөгөө эсэлдүүлэгч, ангижруулагчийнхаа өмнө тавьж өгөхөд үүнээсээ хөөгөө цааш нь одоо нөгөө урвалынхаа тэгшдэглийг тэнцвүүлнэ. За энд одоо ингээд манган 2 ширхэг болж байгаа юм. Тэгвэл үүний өмнө мангана 2 болохын тулд бүтээгдэхүүн бодис дээр 2-ыг тавиад өгнө. За дараа нь энд натрий 2, 5-ын 10 гэд натрий 10 ширхэг болсон учраас энэ натрий 2 SO4-ийн урталд 5-ыг тавиад өгнө. Ингээд натрий маань 10 ширхэг болж байгаа. За тэнцвүүгийн тэмдгийн хойтолд хөхрийн хэмжээ. За хөхрийн хэмжээ хэд ба? Ус төрөгчийн хөхрийн хэмжээ хэд болсон? Муу адил одоо ус төрөгчийн хэмжээ мөн хүчил төрөгчийн хэмжээ хэдвэ гэдгийг тоолоод тухайн коэффициентуудыг нь тавиад өгнө. За одоо хамгийн сүүлд яах ёстой вэ гэхээр тухайн буурд нь коэффициентуудыг тавьж өгсөний дараа хамгийн сүүлд тухайн элементүүдийн эсэлдүүлэгч, ангижруулагчийг заахаас гадна тэнцвүү их бодис бүтээгдэхүүн бодисууд маань тэнцвүү гэдгийг тоолно. За ингэж тоолохдоо элемент тус бүрээр тоолно. Тэгэхээр цөмөрөө зөв буруу гэдгээ бас мэднэ. Хамгийн зөв шалгадаг арга бол хүчил төрөгчийн тоог тоолсны дараа бол одоо хүчил төрөгчийн тоо тэнцүү байх юм бол ер нь бол маш зөв одоо гэсэн үг байна. Хүчил төрөгчийн тоог бусад элементүүд хэдий тэнцүү байвчиг хүчил төрөгчийн тоо бас зөрөх магадлал байдаг учраас та бүхэн хүчил төрөгчийн тоог дандаа тоолж авах ёстой шүү. За тэгэхээр одоо цөмөрөө эндээс тоолъё. Энэ калий 2 ширхэг, энд калий 2 ширхэг байна. Натрий 10 ширхэг, натрий муу адил энд 10 ширхэг байна. Манган 2 ширхэг, энд манган байна. За эндээс ус төрөгч 6, энд муу адил 6 ширхэг байна. За гих мэтчлэнгээр элементүүдийнхаа атомуудыг маш сайн тоолж ээж тухайн урвал тэнцүү үгүйг сайн шалгаж явах хэрэгтэй. За дараагийнхаа хичээлдэр болохоор би ион балансын аргаар хэрхэн тэнцвүүлдэг талаар та бүхэнд танилцуулнаа. За ингээд нэмэлт мэдээлэл өгөхөд бол манай дэлхий дээр байдаг хамгийн их тархсан эсэлдүүлэгч бол ер нь хүчил төрөгч байдаг. За түүнээс илүү хүчтэй бас эсэлдүүлэгч байдаг. Тэр бол хүчил төрөгчийн дүр суурил буюу озон байгаа. За тэгэхээр тэр бол хэвийн нөхцөлд хүчил төрөгчтэй урвалд ордоггүй олон бодисыг бол өөртөө эсэлдүүлж чаддаг. За дан бодисын хувьд гэх юм бол хамгийн хүчтэй эсэлдүүлэгч бол ботор байдаг. Тэгэхээр за мөн хамгийн хүчтэй бас манай дэлхий дээр тархсан ангижруулагч бол нүүрс төрөгч байдаг. За тэгэхээр та бүхэндээ баярлалаа анхаарал хандуулсанд. Тэгэхээр энэ эсэлдүүлэгч, ангижруулагч, эсэлтэй ангижрах урвалыг бол 11 болон 12 дугаар ангиудад үздэг. Тэгэхээр эсэлтийн өргөн шалгалтанд бэлдэж байгаа сурагчдад бол хамгийн хэрэгтэй мэдээлэл байгаамаа. Анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа.